Монгол Улсын сангийн яам, Гайл татврын ерөнхий газар, Гайл татврын ерөнхий газрын дэргэдэх мэдээллийн технологийн төв хамтран 2016 онд нийт 18 удаагийн баримт сугалааг зохион байгуулахаас 8 удаагийн тохирлыг амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн 8 удаагийн тохирлоор нийт 86,138 хүн азтнаар тодорсон бол 77,518 хүн 20,000 төгрөгийн эзэн болжээ. 7,715 хүн 100,000 төгрөгийн азтан, 828 хүн 500,000 төгрөгийн азтан, 71 хүн 4 сая төгрөгийн азтан, 5 азтан 20 сая төгрөг. 400 сая төгрөгийн 1 азтан тодорхойд байна. Та өөрт байгаа баримтаа хэрхэн бүртгүүлэх вэ гэж юу? Баримт цэгийн мань цахим хуудасаар ухаалаг гар утасны аппликейшнээр iOS, Android системийг ашиглан 13 дугаарт мессеж илгээн баримтаа бүртгүүлэх боломжтой. Биднийг дагаарай. Facebook, Twitter, YouTube. Дэлгэрэнгүй мэдээллийг 1812 88-аас